зураг, томьёо оруулах ба бусад. Google Docs-т зураг, томьёо, бусад янз бүрийн элементүүд оруулах талаар үзье. Google Docs-т зураг оруулах. Дэлгэцийн дээд хэсэгт байгаа зэсүүдээс Insert, имижийг сонгоод баримттай зураг оруулж болно. Энд би компьютероос зураг оруулна, эсвэл веб камераараа зураг дарж оруулна. Мөн URL холбоос тавьж зураг оруулж болно. Түүнчлэн Google Photos дахь цомгоосоо зураг оруулж, Google Drive-аас зураг татаж, эсвэл Google-с хайж зураг оруулж болох юм. Google Docs-т томьёо оруулах. Insert зэс рүүгээ очие. Бичвэр томьёо оруулах нь арай онцлог үйлдэл байгаа. Insert, Equation сонгоход бичвэрийн дээр томьёо бичих хэрэгслүүд гарч ирдэг. Заагвар маань хөх хүрээнд орсон харагдах ба энд томьёо бичих хэд хэдэн арга бий. Энд грек цагаан толгойн өсгүүд, янз бүрийн үйлдэлийн тэмдэг, хамаарлын тэмдэг, математикийн үйлдэл, сумнууд өгөгдсөн байгаагаас сонгож ашиглана. Хэрэв хөх хүрээний гадна дарвал энгийн бичвэрийн горимд шилждэг. Шинээр томьёо оруулах бол New Equation дээр дарна. Google Docs-т зураг зурж оруулах. Хэрэв та Google Docs ашиглаж буй бол баримттай зураг дүрс зурж болдог. Insert, Drawing дарахад зурах хэрэгслүүд гарч ирнэ. Тэдгээр нь олон сонголттой. Би шулуун шугам, сум зурж болно. Curve дарж дахир шугам зуръя. Өөрийг нэмэх бол дэлгэцийн өөр газар заагаараа аваачаад зурна. Өөрө гараараа зохиож зурахын тулд Scribble tool ашиглах юм. Аль хэрэгслийг сонгосноос хамаарч баруун талд нь зургийг өөрчлөх нэмэлт хэрэгслүүд гарч байна. Зурж дууслаа. Хадгалаад хай. Ингээд баримт маань зурагтай боллоо. Зарим агуулгыг зураг дүрсээр илэрхийлэхэд энэхүү хэрэгсэл ихээхэн тустай. Зураг дээр ч гэсэн бичвэр хуваалцаж засдаг шигэ олуулаа ажиллаж болдог юм. Нэлээд сайн зураг оруулах шаардлага гарвал илүү олон боломжтой Google Drawings тусгай програм ашиглана. Үүний тулд Google Drive-аас New, More, Google Drawings дарааллаар явж програмд нэвтэрнэ. Google Docs-т тусгай тэмдэгтүүд оруулах. Одоо буцаад Google Docs-ийн Insert зэс рүү орж өөр ямар боломжууд байгааг харъя. Бид график, хүснэгт, коммент, хөл тэмдэглэл оруулж болохоор байна. Тусгай тэмдэгтүүдийг сонгож, ялгах болон тусгай тэмдэг, латин үсэг зэргийг ашиглаж болно. Сүүлд хэрэглэсэн тэмдэгтүүд энд харагддаг учраас тэдгээрийг дараа нь олоход хялбар байдаг. Google Docs-т сэтгэл хөдлөлийн дүрс оруулах ба бусад. Google Docs сэтгэл хөдлөлийг илэрхийлэх emojis дүрсийн асар том цуглуулгатай. Хүн, амьтан, ургамал хүнс гэх мэт ангиллуудаас үзэж сонгохоос гадна түлхүүрүүгээр мөн гараар зурж хайлт хийж болдог. Insert зэст байгаа хэвтэй шугамыг өргөн хэрэглэдэг. Insert зэст дэх бусад боломжууд нь стандарт форматууд байгаа. Би хуудсанд дугаар оруулж, хуудсыг тоолж, тасалж, хуудснуудаа толгой, хөл оруулж болно. Google Docs таны ажиллагааг хөнгөвчилж, баримтыг тань сэтгэл татан болгох мундаг хэрэгслүүдтэй юм.